Улсын их хурлын дэд дарга эрхэм гишүүдээ. Монгол Улсын засгийн газраас 2026 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Улсын их хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын засгийн газар болон бүгд найрамдах Австри Улсын засгийн газар хоорондын санхүүгийн хамтын ажиллагааны хэлцээрийг сойрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 78 дугаар зүйл заасны дагуу 2026 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хуралдаанаар хэрэгжлээ. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлцэх үед Улсын их хурлын гишүүн Батшуугар Монгол улсад нас оролтын тэргүүлэх шалтгааны дотор хорт хавдар өндөрт хувийг эзэлж байгаа бөгөөд хорт хавдрын нейронавигац, стереотактик онцлогоо эмчилгээний төв байгуулах нь хорт хавдрыг өндөр наривчлалтаа гэмтэл багтаагаар эмчлэх боломжийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой талаар үг хэлсэн болно. Монгол Улсын засгийн газар болон бүгд найрамдах Австри Улсын засгийн газар хоорондын санхүүгийн хамтын ажиллагааны хэлцээрийг сойрхон батлах тухай хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ. Монгол Улсын засгийн газар болон бүгд найрамдах Австри Улсын засгийн газрын хоорондын санхүүгийн хамтын ажиллагааны хэлцээрийг сойрхон батлах тухай хуулийн төслийг хэлтсэн талаарх аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг хэлтсэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа. За